За сайн байна уу? За өнөөдөр ээлжид нэгэн подкаст өргөжий. Ариуны коуч байна. За хосын харилцааны болон дотны харилцааны коуч. За тэгэхээр за миний одоо би ингээд яг он гарснаас хойш 1 сарын 11-ээс эхлээд подкастуудаа хүргээд явсан байгаа тийм ээ. За тэгэхээр эхний подкастууд ямар байсан бэ гэхээр та 2025 оны те сурсан мэдсэн одоо ийм зөвлөгөө те одоо зөвлөгөөг нь мэдээлэл байсан одоо юу сурсан бэ те одоо юуг одоо ингээд левел ап хийж чадсан бэ ч гэдэг юм уу те яг тиймэрхүү одоо 25 он буюу одоо төрснөөс чинь өдийг хүртэлх амьдралын одоо ийм химнэл одоо сурсан мэдснээ ингээд те дотроо тунган бодох юмыг хүргэсэн байгаа. За тэгэхээр одоо 26 он гарсан. Тэгэхээр бид нар бол 1 сарын 1 болонгууд л бүх төлөвлөгөөгөө бичээд ингээд тэгчээл нэг эхний 3 хоног ч юм уу 2-7 хоног идэвхтэй жоод хүмүүс буурчдаг шүү дээ. Тэгэхээр би яг энэ буурах гээд байгаа үед нь подкастаас хүргэе гэж бодсон юм. Тэгэхээр яах вэ гэхээр хүмүүс өө нэрээ би чинь 26 онд надад маш том төлөвлөгөө байгаа шүү дээ те. Одоо хосын харилцаан дээр болон эдийн засгийн хувьд болон те одоо нийгэм дэвшлэх байр суурийн хувьд гээд ингээд бодоод эхэлж байгаа. Тэгэхээр хүн нөгөө нэг одоо Чингис хааны минь хэлсэн маш сайхан үг гэдэг шүү дээ те. Бие засаад гэрээ засаад төрөө зас гэх. Тэгэхээр бие засаагүй хүн төрөө засах те одоо гэрээ засах, төрөө засах боломжгүй. Тэгэхээр эхлээд та бие засах одоо подкастуудыг одоо тий нэг хувь хүний хөгжлийн талаарх одоо ингээд подкаст зөвлөгөө мэдээлэлүүд бол маш их байгаа. За тэрэн дээр болохоор би зөвлөгөө өгөхгүй. Гэхдээ би өөрийнхөө одоо мэддэг хэмжээндээ бол би өгөөд явна. Тэрийг бол хүмүүс аягүй сайн мэдчихэж байгаа. За тэгэхээр бие засаад гэрээ зас гэж байна тий. Тэгэхээр гэр засах чинь би бас туслах юм байгаамаа. Ягаад гэхээр чинь бие зассан хүн чинь гэрээ засна. Гэр гэдэг чинь хин юм бэ? Гэр бүл, relationship тэ одоо хайртай хүнтэйгээ харилцаа холбоо одоо single байгаа бол найз залуутай болох, найз залуутайгаа бол дараагийн төвшөндөө очих тэ одоо сүйд авих, хурмай хийх, үр хөвгттэй болох тэ ингээд ийм юу байгаа. За одоо нэгэнт үр хөвгттэй болцсон одоо ингээд тэ гэрлээ 5-10 жил болцсон тэ ингээд нэг юм байнгын юм химнэлтэй тэрнээсээ яг ингээд уйдах гад юм те одоо бүх харилцаанууд нь ингээд нэг жоохон доголдлоо байна гэж үзэж байгаа бол энэ яг танд одоо миний хүрэх яг сувг юм байгаа шүү. Тэгэхээр би энэ дээр маш гоё зөвлөгөө мэдээлэл те одоо өөрийн амьдрал дээрх туршлага болон дээрэс нь уншиж мэдсэн зүйлээсээ та нартай гоё зөвлөгөөгөөд явж гин гэсэн үг. За тэгэхээр миний хамгийн ихний хосын харилцааных дээр юу исэн бэ гэхээр одоо хосынхаа хайрын хилийг хайрын 5 хилийг мэдэрэй гэдгсэн шүү дээ. Тэгэхээр хос болгонд ерөнхийдөө энэ хайрын 5 хил ер нь агуулгадж байдаг. За ерөнхийдөө нэг юм уу хоёр нь юм уу ингээд ийм дийлэнх одоо ийм түгээмэл байдаг байхгүй. Би болохоор миний хайрын хил болохоор зүгээр сонирн байх үднээс хэлэхэд би болохоор ийм нөгөө миний хос миний хажууд байж л надад айгу гоё байдаг. Хамт юм хийхэд айгу гоё дуртай байдаг. Тэгээ дээрээс нь одоо сүүлийн үед ажиллаад байсан чи жоохон тийм бэлэг авах дуртай юм шиг байгаа юм. Би өөрөө хүнд амар surprise ирдэг хүн байхгүй. Тийм болохоор би надад ингээд зөрүүлээд надаас surprise барьчаасаа гэж хүсэж идэм шиг байгаа. Тийм болохоор би хүмүүст surprise бариад идэм болоо да гэж бодсон. За тэгээд миний хажууд л хамт байгаад хамт ингээд юм хийх юм тэрвэрлдэх тийм одоо ингээд тэрвэрлдээ жоохон ялуурах ч юм уу яг тиймэрхүү байдалд бол би дуртай байдаг. За миний одоо нөхрийн хувьд болохоор хосын одоо хайрын хил нэрээ шал өөр өдөг. Тэр болохоор яадаг вэ гэхээр мэдээж хамт байхтай ингээд хамт байхад мэдээж л хосууд юм чи хамт байхтай гоё байгаа. Хүндлэлийг илүү их мэдэрдэг те. Хүндлэлийг одоо тэр хүний хүндлээд ингээд те ингээд байнгын юм зөвлөгөө ингээд аваад ийм байхтай айгу тийм дуртай байдаг байгаа. Тэгээд бэлэг мэлгэнд бол нэг амар дургу. Тэрэнд бол дургуж байхтай нэг амар ач холбогдлог бол заа гэл өнгөрчдөг. Тэрэн дээр бол нэг тийм excitement болоод байдгүй. За тэгэхээр эхнийх нь одоо хайрын хилүүдээ мэдчихсэн бол дараагийн асуудал нь юу вэ гэхээр одоо эцэг эхтэйгээ харилцаа холбоо та ямар хийсэн бэ? Хүмүүс одоо гайхаж байгаа хэлтэй тийм ингээд хайрын харилцаа хос хоёрын харилцааг ярьж ийж ягаад эцэг их гинэнт ороод ирвэ гэж тийм. Тэгэхээр ягаад гэхээр чи одоо ингээд ээж аав чинь чамайг баг байхад ямар харилцаатай байсан бэ тийм хоорондоо хосын харилцаа. Ерөнхийдөө ингээд нэг юм одоо бидний үеийн ээж аавуудыг ингээд бодоод үзэхээр ингээд нэг харилцаа ер нь нэг ойлгомжтой байсан л та. Тэгтэл ингээд нэг аав нь ээжтэй харьцаж байгаа, ээж нь аавтай харилцаж байгаа тийм. Тэгээд одоо ингээд эрт одоо салаа явцсан уу эсвэл ингээд ээж юм аав юм уу бурхны орныг зорцсон уу гэдэг ингээд энэ бүх байдал амар өөр байдаг. Тэгээд яг манай ээж хоёр бол салаагүй байхгүй ингээд насан туршдаа хамт амьдарч байгаад намайг 9 дугаар ингээд хахад манай аав минь өнгөрч исэн. За тэгэхээр яг хөө тэрнээс хойш ч манай ээж чинь ингээд сингл амьдралаар ингээд амьдрал явчихж байгаа шүү дээ тий.
За тэгээд яасан бэ гэхээр энэ болгон чинь өөр ийм ситүэйшн, өөр ийм байдлуудад хүргээд байгаа байхгүй. Тэгэхээр яах вэ гэхээр зарим миний үеийнх болохоор бас харьцангуй гайгүй. За надаас нэг 10 доошо дүү үе болоод эхлэхээр эцэг эхүүд нь хоорондоо салалт маш их байдаг. Тэгээд салалт их байхаар хүүхэд ирэн дээр шарх авч яадаг. Тэгээд шархахаар яадаг вэ гэхээр ийм нөгөө ихэнхдээ ингээд Монгол гэр бүл салахаар яадаг вэ гэхээр нөгөө аавнар нь хаяа явчихдаг. Тэгээд ээж нар нь ингээд өөр хүүхэд гэр аваа хамаг юм ингээд үл юу тэр хосын харилцаа тэрэн дээр ахих махих байтгаа ингээд урд амьдралаа яана гэсэн ийм асуудлуудтай байгаа байхгүй. Тэгэхээр ийм тохиолдолд яадаг вэ гэхээр октод минь хүүхэд минь юм уу тийм дайди ишүүтэй болдог те. Дайди ишүүтэй те. Тэгэхээр хосонд байхгүй байгаа ээж юм аав ямар байх вэ? Тэг сэтгэл зүй ямар байх вэ? Хүүхдүүдтэйгээ яаж харьцах вэ? Тэг өөрийгөө ч ойлгоогүй ингээд амьдралаа яйдаа гэдээ яаж байгаа юм сэтгэл санаа тэр үед сэтгэл санааны асуудлыг ч ярьдгүй байсан те. За тэгэхээр яах вэ гэхээр энэ хосын харилцаа те энэ сэтгэлийн юм чинь нэгэнд болоод өнгөрсөн юм шүү дээ. Тэгэхээр бид нар энэ дээр тунгаан бодох хэрэгтэй те. Ингээд нэг дайди ишүү гэдэг шүү дээ. Тэг яг ингээд аавын хайр халамжийг хүсээд нөхөр юм уу найз залуугаас яг тэрийг ингээд өгүүлээд идэг те. Ингээд яг аав шиг нь ханддаг ч юм уу те. Ингээд нэг юм халамжлагчийн юм дүрд орсон юм харилцаа бас аяг их байх гэдэг байхгүй. Тэгэхээр бид нар энийг яах вэ гэхээр ер нь хосууд маань хамгийн ихний ээлжинд надаас болон өөртөө таалагддаг, өөрийнхөө энерги таардаг коучудээс сайхан зөвлөгөө авах хэрэгтэй те. Өөрийнхөө асуудлыг ярина гэсэн үг. Ээж аавынхан харилцааг те. Ээж аавынхан харилцааг өөрийнхөө харилцааг ээж аавч ямар харилцаатай байсан, чи ээжтэйгээ аавтайгаа ямар харилцаатай байсан гэдгээ бас тодорхойлж гаргаж ирнэ. За үүн дээрээс чинь дүгнэлт хийгээд чи ямар хос хайгаад байгаа, хос чинь ямар ингээд дараагийн асуудлууд хоорондоо юм уялдаа холбоотой ингээд болоо явцдаг. Тэгэхээр би та нартай юу гэж зөвлөмөр юм гэхээр энэ талаар айгуу гоё тийм бодорой дотроос гоё бодож үзээрэй те. Дандаа уцаа авахгүй ингээд яг юм тунгаан бясалгаж те өөртөө бас гоё юм хийгээрэй те. Яг ингээд хүн ганцаараа уцаа үзэхгүй яг юм нэг уйдж байгаа үедээ хүн дотор руугаа орч чаддаг байхгүй. Тэгэхээр уйдаараа гэж хэлээд байгаа байхгүй те. Уцаанаасаа нэг орхиод би бол юу гэж боддгоо гэхээр өглөө босоод юу яадаг Босонгуудаа би уцаар өрөөсө хардгуу. Яг хэрэг яхаа сэрүүлэг дуурах юм бол би сэрүүлгээ унтраачдаг. Сэрүүлэг дуурахгүй байх юм бол би ингээд уцандаа ерөөсө хүрдэггүй. Босоод би хамгийн түрүү бийцдэг те. Усуудаг. Тэгээд ингээд өглөөний цай ундаа бэлдээд ингээд нэг юм бясалгах ингээд цаг руугаа ингээд ордог байхгүй. За тэгэхээр урчин би ямар зүйлсэн бэ? Би өнөөдөр юу хийх ёстой вэ гэл те. Тэгснэ өнөөдөр юу хийх вэ гэснэ араас нь би ер нь юу хийхээс гадна би энэ 2026 оны миний төлөвлөгөө юу билээ? Эх 7 хоногт юу хийлээ? Эх сар юу хийлээ? Эх жил юу хийлээ? Эх 5 жилдээ юу хийлээ? Миний хүсэл юу вэ? Мөрөөдөл юу вэ гэх ингээд дотгошоогоо жоохон өнгөж эхэлдэг. Хэрэг нөхөр хамт байгаа тохиолдолд хамтаа ярилцсан, хамт цайгаа уун тэ тэрний бас яг адилхан энэ өдрийн энэ 7 хоногийн энэ сарын энэ жилийн төлөвлөгөөг нь асуудаг. Ягаад тэгэхээр ингээд хоёр хос чи ингээд нэг чигтээ ингээд харж явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр манай нөхөр бол ингээд замд явж байгаад ингээд ядраад ирэхдээ мэдээж ихний хэдэн өдрүүдэд амархыг нэгтэл болгон тий. Тэгэхээр тэгвэл хоёлаа ойрхон юм агаарт гарах уу тий. Би тэр айгүйх тийм далаа явах, уул усанд гарах айгүй дуртай байхгүй. Тэгэхээр хоёлаа тийшээгээ явах уу тий. Тэгэхээр энэ 7 хоногийн энэ амралтаар юу их планыг ярилцдаг тий. Тэгэхээр их сарда буцаад хизээд ажилдаа гараад хоёлаа цалин мөнгө нийлүүлээд хин хураагаад алигаа алиндаа зарахын гэдэг. Тэгээ энэ жилийн хувьд за энэ 100 хамтдаа наадмаар Монгол явууч гэдэг юм уу те ингээд маш олон ингээд юмнуудыг явуулдаг. Тэгэхээр энэ бүхнийг би яагаад яриад байна гэхээр та хостойгоо бас яг энэ талаар бас гоё ярилцаарай гэж хэлмээр байна. За тэгээд би бас маш гоё та нартай зориулаад маш гоё сюрприз бэлтэж байгаа. За тэгэхээр би ерөнхийдөө эхний ээлжинд подкастуудаа хүргээд тэгээд ингээд араас нь ингээд хос хоёрыг ингээд нийлүүлэх маш гоё тийм ариун нандин юм бүтээж байгаа. Би тэгээд энд би маш их баяртай байгаа. Гэхдээ энэ миний хийж байгаа зүйл болохоор яах вэ гэхээр зөвхөн хос хоёр гэхгүй ээж аав, ээж охин, ээж хүү, эхнэр нөхөр хоёр найз охтууд ч юм уу те ингээд гэр бүлэрээ хүртэл хийх боломжтой сэтгэлийнхаа асуудлыг засаад те ингээд ийм харилцаа дараагийн түвшиндээ орох те ингээд ийм юун дээр гомдоод байна, юун дээр баярлаад байна, би юугаа засах хэвтэй, тэр хүн юугаа засах хэвтэй гэдгийг маш зөөлнөө смутээр ийм гоё naturally хөргөж өгч байгаа бас зүйл маш их гоё анхаарлаа тавиад ажиллаж байгаа. Тэгээд та нартай маш сайхан бүхнийг хүсье өрөөе. Тэгээд та нарт минь хэрэг миний зөвлөгөө мэдээлэл таалагддаг бол лайк дараарай, subscribe хийгээрэй. Тэгээд share хийгээрэй. Одоо хэрэгтэй нөгөөндөө share хийгээрэй те. Одоо жишээлбэл
шеэр хийснээр л олон хүн түгээгдээд олон хүн түгээгдснээр олон хүмүүс хосын харилцаагаа аврах, хосын харилцаагаа дараагийн төвшөнд авчрах гоё юм үе шатн дээр би ирнэ гэж боддог. Тэгээд би та нартай маш гоё зөвлөгөө мэдээлээ харангүй сайхан хайрлаад явах болно. Тэгээд дараагийнхаа подкастаар уулзъя. Тэр баяртай. Тэгээ одоо би болохоор DMB руу орох гэж байна. Жалганы шалгалтаа driver license-аа сунгаж байгаа. Тэгээд энийгээ сунгаад тэгээд гэртээ хараад бас гоё зөвлөгөө мэдээлэл постуудаас хийх болно. За тэгээд дараа уулзъя.